Монгол түмнийхээ энэ сайхан өдрийн амар амгалан айлтгая. Манай мөнгө тэнгэрийн монголчууд цуврал нэвтрүүлэг эхэлж байна. Энэ нэвтрүүлгээ маань зочин хоймор физик математикийн шинжилгээ ухааны доктор профессор Квант физикийн нэртэй эрдэмтэн Эйнштейний шагналт 20 дугаар зууны дэлхийн 2000 шилдэг эрдэмтний нэг Монгол улсын ардын багш шинжилгээ ухааны гавьяа зүтгэлтэн Тэнгэр эрдмийн язгуур үндсийг Квант физикээр тодруулахаар олон 10 жил ажиллаж байгаа. Манай соён гэгэрэлэгч Дорж тойн огт ойдмын лавгаагаа өргөдөн ирээд байна. Та сайхан зусч байна уу? Сайхан зусч байна. Та нар сайхан зусч байна уу? За тэгээд өнөөдөр бол энэ мөнгө тэнгэрийн монголчууд гэдэг сэдвээр тантай ярилцъя гэж урьсан юм аа. Таны одоо сүүлийн олон жилийн энэ хөдөлмөрийг бол Монгол түмэн мэдж байгаа. Хүмүүст яагаад энэ монгол хүн тэнгэртэй гаврах юм бэ? Яагаад монгол хүн тэнгэр шүтэнтэй юм бэ? Эндээс яриагаа эхлэе гэж бодож байна. Энэ хүн төрлөختөн энэ дэлхийн бөмбөрцөг дээр алаг хорвоодоор алаг заяагаар одоо суурьшсан байх шүү дээ. Гэтэл бидний дээд өвгий эцэг энэ их талд суурьшжээ. Энэ тэнгэр газрын ёроолоор л энд ирсэн байх. Яаж нүүдэлж ирсэн юм тэр амьдралын нэг гараа байгаа. Гэтэл энд нэг бэрхшээл байжээ. Тэр үеийн хүн чинь ерөнхийдөө хүмүүжлгүй, дэггүй, зэрлэгдүүхэн одоо байж нэг дээрэмдэн авгаа хүүхдээ аваад ингээд одоо яваад өгдөг. Хэцүү амьдралтай. Хизээ юу болохоо мэдэхгүй байдаг. Гэтэл бас байгалийн их талын амьдрал гэдэг. Энэ их талын амьдрал гэдэг чинь бас хатуу ширүүн. Үе зууд болно. Хэдэн малаа варна. Ийм хатуу амьдрал донд манай монголчууд өвгдээдс маань энд суурьшжээ. Тэгээд тэд нь бол хөөрхи хүн юм болохоор бас нэг сайхан амьдрахыг бодно доо. Сайхан амьдрал нэг байж нэг үйл ийм одоо гам шиг нийгмийн байгалийн гам шиг тоглодог байж. Энэ байдлаас болоод тэднэрт бол нэг аврал хэрэгтэй байж. Тэгэхээр тэд нь газар хатуу нийгэм ороо бусгаа гэрцгээ хатуу гэтэл бас хүмүүсийн сэтгэл оюун ариун биш байжээ. Ийм тохиолдолд тэд нар тэнгэрт шүтэл ингээл энэ зовлон туулаад явж л дээ. Гэтэл тэд нэг удаа нэг чухал юм бичсэн байна. Энэ тэнгэр бол зүгээр л хөх тэнгэр биш. Тэнгэрийн цаана энэ орчлон ертөнцийг бүгдийг эйлэн тэрсэн, эвлэн бүтээсэн сэтгэлийн их тэнгэр эцэг байна гэдгийг ойлгосон байгаа юм. Энэ тэнгэр эцгийг тэд ойлгоод тэгээд тэд бол одоо тэнгэр эцгийг хүндэлдэг болж тэнгэр эцгийг одоо дуудаж хүслээ сонсгодог болж гэтэл тэнгэр эцгийн дуудсан хүсэл нь бас хүнд хүрээд ирдэг болж. Тэгэхээр их талынхан болвол энэ ийм амьдралаар байгаль дэлхийг одоо шийдвэл тэгээд тэд нь бас өөрийн сургууль хүмүүжүүлж дэг гаргаж овоо тагдаг болж ингэтэл энэ тэнгэрийн аяар байдаг бүрлдсэн юм чинь энэ итүгэн их юм байна. Энэ итүгэн ээж тэнгэр хоёрыг шүтэж өөрөө гуруулаа нээдэд бие сэтгэлээр нэгэн заяанд одоо орж чадаж уул уусава өөрөөр хэлбэл уул овоо тахна гэдэг чинь тэнгэрийн сургуулийг хөгжүүлж ингэж монголчууд их тал дээр амьдрах заяагаа
олсон байна. Тэгээд нүүдлийн их соёл хөгжүүлсэн байна. Гэтэл энэ үнийг Европынхан болохоор зүгээр л мордон дээрэмчдэг гэж. Тэд энэ тэнгэрийн заяагаар юу хийсэн бэ? Газартаа ингээд шүтэлцээд газрын энэ тогтоц бүрэлдэл атом молекул энэ хомхийн тоос болвол зүгээр нэг ширхэг чулуу шороо биш байна. Энэ чинь сэтгэлийн жолоодлоготой юм байна. Энийн сэтгэлийн жолоо нь бол итүгнээ хитэж байна, тэнгэрээс ирж байна. Бид бол бас тэр хомхийн тоосноос тогтдог юм байна. Бас энэ оюун ухаантай ийм байдаг байна. Энэ оюун ухаан ингээд эрэхтэй зэрэг орчлонд байгаа уул ус бол эзэнтэй савдагтай юм байна. Ус нь бол лустай эзэнтэй юм байна. Тэнгэрийн олон хотод бүгд эзэн л ус савдагтай юм байна. Дээд тэнгэр гэдэг бол энэ хомхийн тоосны тэртээд байж байгаа сэтгэлийн орон байдаг байна. Тэр сэтгэлийн орон бол тэнгэр эцэг юм байна гэж. Тэрнийг мөнх тэнгэр гэсэн байгаа юм шүү дээ. Тэгээд одоо энэ монголчууд энээсээ хөгжөөгөө тэнгэр эрдэм хөгжүүлсэн. Тэнгэр шүтлэг гэж ярьдаг, ингэж ярьдаг. Тэр бүгдэд энэ хийсэн манай танилын зам. Гэхдээ энэ бол орчин үеийн шинжлэх ухааны хэлээр бол тэнгэр эрдэм. Эрдэмдээ газрын зүгээр нэг энэ уяа хүлэг таарсан газрын эрдэм биш. Тэнгэрийн бэлэг квантын физикээр хөгжих эрдэм байж. За нэг ийм л байгаа юм. Тэгээд монголчууд бол тэнгэр газар бие сэтгэлийн ээлдлээр санснаа бүтээдэг чадлыг олсон байна. Тэгээд санснаа бүтээх чадлыг олдог чинь тэнгэр ээлдэлтэй хүн бол газарт юугаач хүснээрээ бүтээж чаддаг. Би ийм бүтээн гэд өөрөө хүслээ гаргахад энэ хүний тэр өөрийнх нь толгойд явж байгаа биш, тэр хүсэл нь тэнгэрт очоод тэгээд суу зал гэдэг юмар эргүүлэг одоо эрчлүүр заяагаар ингэж эрчилсээр байгаад тэгээд төөрг зураг болоод тэр төөрг зураг нь тэнгэрт чадгалаатай би газарт одоо газарт нь бол удамшлын молекул гэж бидний биеийн дотор байгаа. Тэнгэрт бол тэр заяа нь хадгалаатай байдаг. Ийм заяагаар энэ эрдэм хөгжүүлсэн ард түмэн байх нь бай шүү. Атом молекулыг олоод энэ газар шороочны бас нэг ийм төмөрлөгтэй байна. Энийг ялгаад авч болвол төмөр хазар дөрөө хийж болох юм байна. Одоо итлэл хийж болох юм байна. Тэгээд мод итлэлээр ингээд эмээлтэй, хазаартай, морьтой, чөдөртэй, морьтой, эмал сүрэгтэй ийм одоо соёлыг хөгжүүлж тэгээд сэтгэлд нь одон ертөнц бууж байгаа. Энэ толгойд буусан хүний оюун бодол бол тэнгэрийн хулбар, тэнгэрийн жам цэцлэл байгаа юм. Тэгэхээр хүн толгойд тэнгэрийг буулгаж тэнгэрийн чадалтай олсон. Тэнгэртэй одоо хүн харьцаад тэндээс одоо дэмжлэгийг авч чадаад байна шүү дээ. Зарим хүмүүс. Чадаж байна. Одоо Монгол дэлхийн бүхэл алдарт тэнгэрийн жамыг заавал монголчууд биш. Одоо дэлхийн нэртэй эрдэмтэд Давид Давш, Иесус Христос эдэн бол бүгд л тэнгэрийн жамыг сонсоод тэр үнийг төөрг зургийн газарт буулгаад тэр төөрг зургийн газарт үйл хэрэг болгож чадсан хүн л алдартан болдог байхгүй юу? Та квант физикийн хүн хэдий үеэс ирэн та ингээд энэ тэнгэр эрдэмийг илүү сонирх уу? Их сонирхон сонин асуудал байна. Би одоо яриг жоохон түүх ярихад дунд сургуульд би одоо тоо нэгдүгээр ангид л ороод тоо боддог байсан. Тэр бас л нэг миний нэг удамд байсан сортой юм болов гэж би бодод байгаа юм.
их сургуульд би чинь дунд сургуульд онцорсон учраас намайг гадаадад дипломатын дэд сургуульд явна гэхэд би заавал физик ангид их сургуулийн физик ангид орно гэд манай Додон гэд нэг алдартай багш байсан л да. Тэр багшийг дуурайж хүн болно гэд орсон юм байгаа юм. Тэгээ их сургууль төгсөөд цөмийн шинжилгээний институт явсан квантын физикээр атом цөмийг тоогоор боддог. Одоо математикаар бодож зүй тогтолцоо гаргадаг юм ажил хийсэн. Тэгээ квантын физикээр явсаар байгаад гэтэл олон хүн сэтгэлийн холбогдолтой Тэнгэрийн сэтгэл квант физик хоёр нэг юм байна. За энийг бол бид дараа нь мэдээ нарийн тодорхойлох байх л да. Тэгжитэл их сургууль дээрээ багшилж байлаа. Лувсан бандан гэж нэг манай Баян хонгорын хэл шинжиллийн одоо ламд бэлтгэж ийсэн хүн шиг байдээ л да. Тэнгэр бэлэг сэтгэлтэй хүн байсан байлаа. Тэгээ нэг өдөр хичээл дугуй заал гэж гадар хичээл уншиж итэл Лувсан бандан багш дуусах гэж хаалгасах гэж харсан Лувсан бандан багш би ухаадад гүйж хөрөхгүй юу энэ том амтэн надад ирж ийн гэдэг ингээд очсон. Би хүүгээстэй нэг квант физикийн юм ярилцмаар байна гэж байна. За багшаа юу ярих байлаа гэсэн. Гэхдээ би нэг квант физикийн санаа хэлээд байгаа юм. Энэ одоо аваа Монгол хэлний аваа ижилсэх онтоосох ч ц эс т гэдэг энэ юунууд зарим газар ингээд одоо энэ нутгийн аялгау чинь тэдний ижилсэж ондосод садаад явчихдаг юм байна шүү дээ. Тэр чинь анх ихэд нэг байж. Тэгээ Лувсан бандан энийг квант физикийн тэр одоо шүтэн барилдахын юм болвол бүхлээрээ нэг юм байдгүй. Тэр хоёр үсэг байна гэдэг чинь нэг юм биш ээ. Хоёр юм биш ээ. Уулаас чанар нь хувилгаан чанартай нэг юм. Нэг болоход эс болдог, нэг болоход иш болдог ч юм уу, тэ болдог ч юм уу. Ийм хувилгаан чанартай. Орчлонгийн ийм хувилгаан юм байна хүмүүн. Гэт би үсгэн дээр ингэж хэрэгжилж ийн гэд над яриад тэрнээс хойш би энэ ерөөсө орчлонгийн юм чинь квант физик гэдэг чинь юм байхгүй гэдэг дээр л байна. Байгаан юм харж байна. Гэтэл орчлонгийн үүднээс харвал тэр байхгүй юм байна. Байхгүй хоёрын хооронд л хувилж идэг. Тэгэхээр энэ хувилгаан чанар гэдэг юмыг багш над санаанд оруулсан юм аа. Тэр бүр дээр үеэс одоо тэр 70 хэдэн оноос би аваад тэгээд би төв хороонд бас нэг 10 жил ажилласан та шинжлэх ухааны тэр үеч бүр ярьж болохгүй. Тэгээд цөмийн шинжилгээний институт эргээд одоо хатуу шинжилгээний ажилд очсон завж болдсонгүй. Тэгээд тэрнээс ирсний дараа л нөгөөх санаа тодорч ингэж явлаа л да. Тэгэхээр монголчууд надаас өмнө миний хэлж байгаагаас өмнө 1000 жилийн өмнө энэ тэнгэр газрын хооронд бие сэтгэлийн хувилгаан чанараар орчлон бүрэлдэж явдаг юм байна. Ер нь энэ бодисгээд энэ үн дотор тэнгэрийн санаагаар л бүрэлдсэн. Энэ тэнгэрийн санаа одоо хөрсөн бодисын чанар олсон байна. Тэгээд одоо бие сэтгэлийн ийм хувилгаан чанартай. Ингэж эхэлсэн да. Тэгэхээр манай Ахмадаас би сурсан гэж ойлгож байгаа. Би физикийн ололтон дээр тулгуурлаж яриад байна шүү дээ. Физикийн ололтноос тэнгэр эрдэмийн бэлэн суур руу орж ирж байна шүү дээ. Тэгж байна. Орж ирс? Суур нь над бэлэн. Гэтэл өнөө эрдэмийн юмыг тэр суурин дээр би цэцэглүүлж байна. Ийм юм хийж байгаа байхгүй юу? Орчлон бол бүхэлдээ их сэтгэлийн орон байна.
Сэтгэлийн орон. Энэ сэтгэлийн оронд юм болгон болвол сэтгэлийн нэгтэрсэн хэлбэр нь бодисуулж. Энэ хуурын 5% нь л нэгтэрсэн бодис. 96% нь болвол орчлонгийн тэр сэтгэлийн орон байна. Тэгэхээр юм болгон орчлонгоос хамаатай уяатай байна. За хүн болвол мэдээж 96% нь хамаатай уяатай бодис биш. Хүн болвол дээд бэлэг оюун, Тэнгэрийн бэлэг оюун шүглсэн Тэнгэр байгаа юм. Хүн бол Тэнгэр юм. Хүмүүн заяаг одоо амьлуулж байгаа нөгөө сэтгэлгээд байгаа сүнс маань өөрөө мөнх настай. Тийм. Тэгэхээр тэр мөнх настай сүнсний мэдлэг хүний заяан дээр сэргэж байгаа нь л өөрөө Тэнгэр гэж ойлгоод байгаа. Тэгэхээр энэ юмд болвол энийг ингэж ярьсан учраас ингэж гатаа учраас энүүд өөрийн эзэн орон гарна, энүүд сэтгэл гарна. Богдууланд өөрийнх нь савдаг гарна. Одоо Чингэлтэй хайрханд өөрийнх нь савдаг гарна. Бүгдээр юутай юм чи нийлээд нэг бүл болно үстэй. Тэгин. Нэг сэтгэлийн орон гарна. Ингээд од гарагч ялгаагүй бүгд сэтгэлийн оронтой болно. За гэтэл дээр нь далай тэнгис бол мөн сэтгэлийн оронтой болно. Тэд бол байнга байж идэг биш, урсч идэг учраас тэрний сэтгэлийн орон бас арай өөр байж мэднэ, тийм ээ? Тэглүү байх. Бас нэг сонголттой орон, гүйдэг хувьсдаг юм байж болно. За гэтэл одоо хүн болвол дээрээс Тэнгэрээс биднийг жолооддаг сүнс орж ирсэн. Бид өөрийн сэтгэлийн оронтойгоос гадна Тэнгэрийн эзэн сүнс орж ирнэ. Эзэн сүнс маань биднийг одоо жолоодно, тийм ээ? Эзэн сүнс маань жолоодно. Эзэн сүнс маань энэ цогцсын одоо сэтгэлийн оронтой нийлээд бид нэгэн ам, нэгэн заяа. Тэгэхээр хүн дотоод сэтгэл гэдэг бол өөрийнхөө бодисын атомуудыг нэгтгээд Тэнгэрийн сэтгэлтэй эйлдэн ажиллана. Энэ бол одоо бидний их заяа. Тэгэхээр бид яг л мөнх Тэнгэр. Гөх Тэнгэрийн одоо тэр сүнсний их мэдлэгийг л эзэн бие ирхшээж энэ цаг дээр л хураах гээд байгаа ш. Энэ цаг дээр хураагаад тэгэхээр бид магадгүй бидний Тэнгэрт хэлж байгаа болгон сүнсээр дамжина. Тийм ээ? Хадгалагдана. Сүнсээр дамжина. Сүнсээр очихтой зэрэг дээд Тэнгэр гэдэг бол суузал, авангуута суузал гэдэг юмар хувиргаад хос хүчнээ нар зөв эргүүлэг, нар буруу эргүүлгээр өнөдөх хос хүчний ирээр бидний санааг боловсруулад тэгээд босон санаагаа одоо эргээд бидэнд юу болох вэ? Төөрөг зураг. Тэнгэр тавилан болгож байна. Энийг л Тэнгэртэй хүн гэдэг нь энэ. Одоо орчлон гэдэг чинь нөгөө босоо монгол бичиг чинь ингээд Тэнгэрийн хэл гээд байгаа шүү дээ. Монгол хэл чинь Тэнгэрийн хэл. Тэр босоо Тэнгэрээс бууж ирж байгаа тэр бичгийн хэл гээд байгаа чинь босоо монгол бичиг. Тэгэхээр нөгөө орчлон одоо бодис, их эс, улаан эс, цагаан эс, дээдис гэдэг ингээд чинь бүгд тэр босоо монгол бичгээр баг тэр бүх юм нь өөрөө тайлагдаад байгаа байхгүй. Мөн. Босоо монгол бичиг одоо бид нэр хүний хэл бол хүний хэл бол Тэнгэрийн юм. Одоо Тэнгэрээс бууж ирсэн бидэнд одоо шингэсэн Тэнгэрийн хишиг байхгүй юм чинь. Бурхтын хэл гээд байгаа тийм үү? Бурхан Тэнгэр юм. Тэгтэл бичиг болмоо ялгаагүй. Бичиг бол ялгаагүй. Тэр л хэлэл буусан байгаа үедээ өөр юу бодгийг. Харин тэгж.
шинэ охтродан одолмичи цэцэглэдэл савлашмэн ораусан эргэн цохон халжил байхал үйдэлгээ биллээ эрэтэ урдлэхэн дэрэл үйдэл газадики даллай балчиг шалбыг өрм бахады халбарасан азандам моти нэтги болон жира байхал үйдэлгээ биллээ алтане дэлхэн өрөдөн аган дүнтэй шарлнари дөнгөж мандж байхал үйдэлгээ биллээ суаги өргөдөлөө сүдрэги бөглөдөл орон замбуу твдэл бахан болжл ургасны ургэ шархал үлэндэ хатл болон төвтэн сыннал байдгийг биллээ мянган хайрхна ора дээр сухичлээ мөнхлө гарвалта 13 ихэл цастал сүндэрлээ дивэд асралад төгтөнсөн 10 ихэл цастал ол асралад сүмбэрлээ дивэд имэлэцэн байхын буурал алта дэлхэйни болдог биллээ Сухае валхан хоёр сумдалдал байдаг суусар зэхэн хоёрын солибалзадивэ имээцэн байхан буурал алта дэлхэнут дөрөндөн хийгээд дүнсрэн мануур шуньяратади дөрвөн цагийн цэнгэл болон шуугалатади байдгийг түүхтэй биллээ Нэлэхэл цастал цагаан уулын өмнө нэлэхэн өрлө дундал 50 голын татал цаннал шуугах бэлжрэдэ умган сайхан мөри уралдадал уйдаде данда турмар дагм мөри дарададал дандаде уйда турмар данхан кокл ширгийн өрэ дундалгээ бэлээ талман тэрэм тахан толлан зоон үнэ тахан шиний алтан бүсэ тахан шижирэ мөнгөн дэврэтэх хаан цагаан ургага баржил байгуусан л учраа түүхэлний болдог биллээ Чоллон тулгал туллаатахан байдаг хүрэн улаан галал бадраатахан байд буухаалэ жилүүчээсэн нэрэтахан байдаг бурман амтад идэн ундан дэлгэрээчлээ байдаг алта биллээ Хэл хаан өргөний гата талдал галбар зандам модон уйхан зандам модон түшигэ тахмэд энэ хэл уян тэнгэрийн хий хүлэг уятахан байд санмагаран сарал нарыг сэвэд сагаг дөрвөн тураагаран сайхан дэлхэн өрийг салбар тал хий Тэлдээд байдгийг билээ хаан өргөг ахлаасуудаг хаан эзэн баатар болохлаар төрөөдөө төлжэ төмөр төрөлөдөл төрөл гүрнэн алдаж үзэвгэ
гаради галжат гандүрэ-дүрэлэдэл газар усан алдаж үзэугэ төрсөн байд энгинэг л хүмнэс даллаар илүү төрсөн байдаг бодлаар илүү төрсөн бора зүрхи болдол гангаар бүтэлдээ төрсөн байдаг гэвэлээ алдар ихнэрэн арван гүрэн цуратула дургатахан ихнэрэн толлаан твдэн дургуулсан л төгтөвлээ Шиний алтан бүстэй шичэр мөнгөн дэвэртэхэн хаан өргэнэ алдал голлом тэгэл ахлаад исудаг эмгэн улаан хатан болбол өнгөрөөсөн олон ирэн эсэн жилд ирэхэл олон ирэн эсэн жилийг тоочж хэлээ судаг түүхтэвэлээ Хүрэлэ чулуун тулгала туллаата хэмэдэг хүрэн улаан гадал бадрата хэмэдэг ухал жилүү часын ирэтэхэн хаан цагаан өргэгэн баржил байгуусан л уучры түүхэл инни болдог иллэлүү Монгол хүнд нэг бусад хүмүүс бусад одоо үндэстнүүдээс илүү ялгарх нэг онцлог байна гэж би боддээ. Тэр нь бол энэ зүн совин гэдэг юм л нэг Монгол хүн, Монгол мал төртөл арай илүү байна уу гэж харагдаад байна. Би зүйтэй гэж бодож байна. Энэ бол их тал Монгол хүнийг тэнгэр газрын ин чансаа буюу хувилгаан чанартай чанар болгож хүмүүжүүлсэн. Би газрын амьтан боловч хүн би тэнгэрийн бэлэг санааг уншиж чаддаг. Тэнгэр хувилгаан чанарт орж байгаа үедээ. Тийм байна. Ийм чанартай болоод тэгээд дээд тэнгэрээс аяад гэдэг чинь газрын хүн байвч хэрэг тохиолдоход үйл тохиоход хувилгаан чанарт ордгийн дээд тэнгэрээс аяад гэсэн байхгүй. Дээд тэнгэрээс аяад гэдэг чинь тэнгэрийн хувилгаан чанар орж гардаг болсныг хэлж байгаа юм аа. Тэгэхээр хөх монголчууд, хөх тамхт монголчууд бол тэр удамд нь шингэсэн байна. Тэр хувилгаан чанар. Магадгүй тэр хувилгаан чанар нь бол бидний хөх тамгч байж мэдх юм. Өөрөөр хэлбэл хөх тамгын чанар бол биологийн чанар болж биологийн шинж үйлж суусан байх шүү дээ. Ийм л юм да. Тэгэхээр тэнгэр гэдэг бол сэтгэл, бодис гэдэг бол юу? Тэнгэр газар хоёр гэдэг бол шүтэн барилдаж ийм тэнгэр газрын хувилгаан чанар товлж байдаг. Тэгэхээр хүн хувилгаан чанарт орох нэ? Тийм байна. Орж байна. За тэгээд манай гүйдэл дуу гэж байдаг да тийм ээ. Тий. Тэр нэг алтайгаас үүссэн энэ дорнтын нэг 2 морины тухай 2 морь үзүүлээд байсан шүү дээ. За тэгэхээр олон юм хэлээд яг хөө тэр 2 морь над юу санагдсан гэхэлэр энэ тэнгэрийн хувилгаан чанарыг харж 2 морь нэг морь нь бол ингээ тэнгэр шинжлээд гүгээд байгаа шогшоод байгаа юм. Тэгэхээр энэ өгөхлөр онготонд орж байгаа. Өөрөөр тэр морь бол тэнгэрээс мэдээллийг аваад өөрөөр хэлбэл тэр морь тэрхэн игшинд тэнгэр чанар хувилгаан чанарт орж байгаа. Тэр хувилгаан чанарт орохлоор тэр морь бол одоо чи говь дундор нэвтэрч гүн гэдэг чинь ходог ус замаа мэдхгүй ангаж хүн юм шүү дээ. Тэгэхээр хаанхын ямар ходог дээгүүр дамжихыг тэнгэрийг хэлээд өгч. Зургийн тэгэхээр манай моринд Монгол хүн хоёр гэдэг чинь энэ их тал дээр хоёулаа хамтарч их түүх бүтээсэн хоёр шүү дээ. Тэгэхээр энэ юутай байд. Манай энэ морины
тухай хийгээд байгаа улс маань энийг нэг анхаарвал энэ бас биологи тэнгэр сэтгэлийн ховлогын чанар толботой судалгааны том ажил байна гэж би бодож байна. Би таны хамгийн гол нь энэ нэвтрүүлэгт уриад хүмүүст таны одоо энэ бичээд байгаа энэ судлаад байгаа энэ эрдэм мэдлэгийг бас багч болов ойлголт өгөх юмсан гэж бодоод байгаа юм л да. Яагаад тэгж утсан гэхээр энэ квант физикч хүн энэ тэнгэр судлалаар ингэж их оюун ухаанаа зориулж ийн гэдэг нь өөрөө тэр хоёр шинжлэх ухаан тэр тэнгэр хоёрт нэг холбоо байна уу гэж бодогдоод байгаа. Байна. Маш чухал асуудал. Одоо бидний атом молекулаас тогтнож штэ. Атом молекулын чинь 4% нь бодисын төрхтэй. За. Тэр 96% нь орчлонгийн сэтгэлд байдаг байхгүй юу? Одоо энд байгаа энэ бодисууд бол дандаа орчлонгийн сэтгэлийн бодисчинчсэн юмуд байхгүй юм. Тэгэхээр одоо орчлонгийн бүх юм тэгэхээр сэтгэлийн өнгөтэй байх нэ тэ. Тийм байна. Энэ бол маш чухал асуудал. Ийм учиртай юм. Тэгэхээр энэ сэтгэлтэй бол тэр уулын чонооны чинь ихэнх нь уул бол өөрийн юутай биздэ. Тэнгэрийн сэтгэлтэй байгаа бид. Тэгэхээр тэр их олон атом молекулууд чинь бүгд сэтгэлээ нийлүүлээд эзнээ сонгоно. Тэгэхээр савдаг гэдэг бол тийм хий хоосон зүйл биш. Бүр бодиттой баримттай шинжил квант физикээр батлагдсан зүйл энэ байна шүү дээ. Тийм үү. Тэгэхээр одоо монголчуудын тэр юм чинь тийм нэг таавар энэ нэг зэрлэг дээрмчтний үг гэдэг тэр санаа бол квант физикээр батлагдлаа. За ус мөн тийм. Одоо ямар ч юм тийм. Одоо энэ тахил өргөсөн энэ одоо манай тахилууд байна энэ. Олон хүн энүүд залбирч үдчихсэн болвол тэр хүмүүсийн санаа энэ чингэн. Уула дахиж үдчихсэн болвол ууланд тэр дахиж байгаа хүмүүсийн санаа шүтэн. Энэ уулын санаа болвол дараа нь тэр дараагийн од гариг тэр юунд далай малад бүгд нь очино. Тэгэхээр гойж хүснэ. Гойж хүсгээр за бидэнд хур хайрал гэхлээр энэ тэнгэр чин тэр аяараа их өртөөлөн. Сэтгэлийн өртөөлөн байх юм шүү дээ. Бодис чимийг дамжсан өртөөлөн байх нь шүү дээ. Ойлгож байна уу? Тэгэхээр монголчууд энийг ойлгосон учраас морин өртөө гэдгийг дэлхий дээр анх санаачилж гаргасан байна шүү дээ. Тэнгэрт бурхан сэтгэлийн мэдээ дамждаг. Газарт бол Чингис хааны төрийн мэдээ мориор дамжиж байсан байна шүү дээ. Ингээд за 90 тэнгэрийг хэлэхэд тэнгэр бол их ухаарлын орон юм байгаа юм. Их ухаарл сэтгэлийн хэлхээ орон байгаа юм. Давудда багш гэсэн сэнгэрт сэтгэлээс өөр юм алгаа гэж хэлсэн байна. Энийг илрүүлсэн миний өвгдөөс мөн гайхалтай яг гэж өнөөдөр физикч чихэрэн ард сууж байгаа бахархдаг байхгүй юу да. За онгод гэж дөрөв яриа гарлаа. Адуунд хүртэл онгод байна гэж. Байна. Тий. Тэгэхээр хүнд бас онгод байна. Хүн мэдээж. Одоо мэдээж байгаа тийм ээ. Тэгтэл одоо жишээлбэл энэ манай бөөнөр за буддын шашны одоо хувилгаад за энэ суутай сэтгэгч нар эд бол бүгдөө л энэ онгод тэнгэрийн тийштэй ялгаагүй энэ одоо их одоо мэргэн гэж ярина цоорхой чи хаашаа цоорхой гэж ойлгож байна. Дээшиг л гэсэн. Тэр тэнгэртэй шууд холбоотой гэсэн үг байхгүй. Одоо тэр нэг ямар хянуун дээр билээ? Цоорхой хүн байхгүй. Нэг хянуун дээр тэгдэг биз дээ. Цоорхой хүн байна гэж. Тэр чи хаашаа цоорсон? Газар цоорог.
Тэ. Тэнгэр газар руугаа өөрийнхөө бие сэтгэлээс цоороод тэнгэр газар бие сэтгэлийг нэгэн заяанд холбочихлоор тэр хүнд хүссэн болгоно. Өөрөө заавал хүслээ тавина. Тэр хүслийг тэнгэр сууцалаар боловсруулад эргээд тэр хүнд төрөг зураг тавилан зургийг буулгаад орж ирж явахгүй юу? Тэр тавилан зургаа болвол чи эрдмийн бүтээл хийн үү, зураг хийн үү, одоо намхай нимбо шиг төмөн цагаан төлөөр нэглээ баяжуулна уу, чи яруу найргаа хэлнэ үү, одоо ингэж байгаа байхгүй юу да. Тэр одоо ийм л юм тэнгэрийн заяаг. Таны номон дотор би одоо хальт уншиж яхад нэг ийм юмнууд гарч ирээд байгаа юм. Хос хас. Зүйтэй. Бэлэгдэл зүйн ойлголт уу? Яг одоо хаваант визгийн ойлголт уу энэ? За хос хас гэдэг бол монголчуудын тэр одоо тэнгэр газрыг тэнгэр эцэг эдвгнэх бие сэтгэл орчлонгийн байгаа юм шиг шүтэлцүүлэн яаж шүтэлцүүлнэ гэхээр орчлонгийн сэтгэлээр шүтэлцүүлнэ өөрөө шүтэлцээд тэднийг ингээд чи санаагаа хэлээд өглөө тийм ээ. Санаагаа хэлээд өглөө зэрэг тэнгэр бол хүний санааг л сонсон шиншиж үнэрлэж явдаг байхгүй юу? Тэр санааг тэнгэр хүлээгээд авна. Тэнгэр хүлээгээд авахтайгаа зэрэг тэнгэр бол зүгээр байдаггүй. Тэнгэр бол үлээх өгж байна. Энэ хүний санаад хариулъя. Энэ хүний хүсэл хураа дуудлаганд хариулъя гэж боддог байхгүй юу? Тэгэхээр тэнгэр тэрнийг хэрүүлэхийн тулд суу залгий гэдэг өөлх өгж байна. Суу залгийг сонссон биз дээ тийм ээ. За суу залгий гэдэг чинь юу вэ гэдэг ингээд би одоо физик математикийн хүн учраас бодоод ирэхлээр энэ чинь нэг Монголын хос юм байна шүү. Хос гэдэг чинь хас гэдэг чинь зөв эргүүлэгтэй, нар зөв эргүүлэгтэй эргүүлэг. Энэ эрчлүүр. Долгоо маягийн байна. Тийм эрчлүүр. Одоо бид нэр айр бүлжих эрчлээд бүлээд байгаа шүү дээ. Тэгэхээр дээш нэтгэх. Тий. Энэ шиг. Тэгтэл монголчууд таринддаг. Миний тариа байд. Миний бүр гайхаж байгаа зүйл бол нэг хас хэлээгүй байхгүй юу? Хос хас. Гэтэл одоогийн физик дотор бол орчлонгийн энэ үзэл чинь элэнгуяа сэтгэлийн үзэл бол хос хасаар явдаг юм байна. Хос хасаар. За хос хас гэхлээр юу гэхээр байгаа юмны тавилан зургийг гаргахад нэг эргүүлгээд байвал тэр эргүүлэн гэтэрч мэдэн шүү дээ. Тэрний хяналтын сэтгэлийн орон эсрэг явдаг байна. Тэгэхээр тэр хоёрын тэнцлэр явж байгаа. Нар зөв нараа буруу хас гэсэн үг шүү дээ. Хас хоёр. Тэгэхээр манайх энийг одоо юу гэхээр энэ хааны зурган дээр байна уугүй юу? Түмэнхээ угалз гэж байна. За. Энэ бол түмэн хас. Тэгэхээр хас гэдэг бол нэг л газар төгддөг гэж биш. Орчлон даяар үйл хөгжиж байгаа үедээ. Тий. Орчлон даяар цэг болгонд хас хөгж. Тэгэхээр манайх төмөнхөө угалз гэдэг торго гэхлээр чинь орчлон даяар энэ хас орчлон хасасаар явж байгаа юм байна шүү гэдгийг хол мэдэрсэн байна. За энэ юуны ачаар би одоо энэ физикт бол бүр усны эргүүлэг. Усны эргүүл хас явна. За нар одгарыг ингээд эргэж гин. Физикт байж идэг. Физикт ярихлаар эргэлт хөдөлгөөн байхад хас гэдэг чинь эргэлт хөдөлгөөн байх шүү дээ. Ингээд нэг тийшээ эргээд хөдөлж яхлаар бол энэ төвөөс судаг гэж үүснэ. Гэтэл төв рүү татахгүй ч гэж одоо талцлын хүч. Одоо гариг гэж бодъё л да. Нарыг тойроод гариг эргэж байгаа. Тэгэхээр нар төв рүү татна, нар төв рүү
юу дат зүгээр л дэсэр усарлаад байгаа ш. Тэр бол бас нэг эргүүлэг байна шүү дээ. Тэр бол нөгөө төвөөс сутгах хүчнийхээ эсрэг эргүүлэг. Энэ хоёрын тэнцвэр дагуу энэ хоёр тэнцээд ирэхдээ гариг өөрийнхөө замаар явна. Тэгж явсаар яваад одоо наранд хамгийн ойрхон очиод өнөө хоёр хүч тэнцээд тэгээд нөгөө талд дийлээд явна. Холны очиход нөгөө талд дийлээд ингээд одоо битүү шугамар хөгждөг. Энэ одоо физикт баталгаатай амьдрал дүүнэн усан дээр бас эрдэнтэн баталсан байлаа. Хос хас гэдэг энэ хүч болвол яасан гайхамшигтай юм хийвэ гэж би эцэг өвгдийгээл одоо би чинь энийгээ л өөрөө дотроо хийдэг учраас баясаа суудаг байхгүй юу да. Зүгээр хүмүүст хэлэхэд бас амар ойлгохгүй байж мэднэ. Гэхдээ бол өвгдээдсэн мэн ойлгосон бол бид ойлгох нь ёстой. Тий. Та пицгийн хүн, багш хүн, эрдэмтэн хүн, эрдмийг хүн хичээлээр сурдаг. Хичээл гэдэг нь давталт өөр юм болгоно тийм ээ. Тэгэхээр энэ зүй тогтолч гэсэн тэр давталт гэдэг юм бас таны энэ ном дотор их санаанууд яваад байгаа юм л да. Зүйтэй. Хос хас хүч байна. Хос хас хүч ганцхан хичээлд тогтдог биш. Хос хас гэдэг чинь хоёулаа ингээд урдаа яваад байна. Нэг нь их, нэг нь баг, нэг нь их, нэг нь баг. Ингэж хоёр сэтгэлийн үйл шүү дээ. За олон дахин давтаж байж. Одоо хургаж, эргэж хургаж, үйлчилж байж сэтгэл. Хүн гэд боддог үдээ. Гэхдээ байц. Гэд өөрөө сэтгэл эргэлзээ. Эргэлж яана тийм ээ? Тэр бол хос шүү дээ. Ийшээ бодож ирсэн болоод нөгөө бодож шүү дээ тийм ээ. Тэгвэл ядг ингэж бодож шүү дээ. Тэр хүний дотор хосоос эргэлдэж байгаа. Тэгж явсаар яваад тэр хүн юм байна. Гэд ирэхлээр зэрэг одоо нөгөө юм тэнцвэрт орж байгаа гэж байгаа байхгүй. Тэгж хүний санаа зэгцэрдэг. Хүний санаа бол 90 угтаа, хүний бодол бол хос эргүүлэг үйлчилгээний. Санаануудын эргүүлэг үйлчилгээний. Ингэж нэг бодсноо, ингэж нэг бодоод тэгэхээр нөгөө давталж байгаа хэрэг шүү дээ. Тэгээ сүүлдээ өөрийн мэдлэгөө бүр явж тэнцвэрт орно. Тэгж. Жишээлбэл одоо Монгол бүх байна тийм ээ. За. Монгол бүхэд одоо жохон одоо 2-3 настай монгол хүүхдүүд тэр том бүхчүүдийг хийж чаддгүй мэхүүдийг хийгээд байгаа шүү дээ. Бие биендээ. Үу тэглгүй яах вэ? Тэр чинь энэ онгод гэдэг чинь энэ хосос хүчний үрдэн байхгүй юу? Онгод гэдэг чинь би сая хэлвэ монгол хүн завайз гэдэг. Тэ. Завайз. Ингээ бүр бодож байгаад хосос хүчийг тэнцвэр. Нэг эргүүлгийн биш нөгөө эргүүлгийн эргээд явж штэ. Гэтэл бүх барилдан гэдэг чинь тэр л хосос хүч явж байгаа юм. Тэгж явж майнер нэг одоо тэр хүнийг дэш нөгөө хүн бол хос хүчээр тэнцвэр гэхээс илүү илүү дийлэх тэр нөхцөлийг олж байгаа байхгүй юу? Тэр мэхийг олж байгаа байхгүй. Тэгж байна. Тэгэхээр хос гэдэг бол заавалж тэнцвэр байх албагүй. Энэ уул тогтох, ус тогтох, сэтгэлийн зүй тогтол, уран сайхан, шүлэг яруу найраг, уран зураг энэ төр дээр бол дандаа хос хүчний тэнцвэрийн жам явж байгаа юм. Бүгдээр бол магадгүй тэнцвэр биш тэр нөгөө яавал дэлгөө гэдэг дээр явж байгаа хэрэг юм байгаа юм. Тэгэхээр энэ одоо
монголчууд энэ тэнцвэр болж байгаа юуг бол хайр юм байгаа юм. Уул бол тэр тэнцвэрээр л бүтэж байна. Уул хайр, ус бол хайр, бидний бие бол хайр. Бүх энэ орчлонгоор үүсэн бүрдэж байгаа юм бол сэтгэлийн тэр хос хүчний үүсээр болж байгаа тогтвор тэнцвэр төлөв буюу хайр юм байгаа юм. Тэгэхээр хайрыг хайрлаа. Гэр бүлч тийм хайр. Хайр дурлалч бол хайр. Хайр дурлалыг сэтгэлийн учраас хайр гэсэн байх юм. Бусдын энэ юмнуудыг хайр гэж эцэг байгаа юм. Ягаад тэгэхээр энэ бол биднээс гэртээ үссэн учраас бидэнд тэгж хэлэхгүй байна. Арга билгийн тайлал гэдэг өгүүлбэр таны юм дотор яваад байгаа шүү дээ. За. Тэгэхээр энэ арга билэг гэдгийг яагаад та тэгж сонгож онцлох болов? Арга билэг гэдэг бол манайхан бол энэ бодохдоо газар дээр хийж байгаа юм бол дандаа аргын юм. Газардың одоо энэ юу гэж ин хийгээд. За энэ нь бэлэг орж ил байгаа л да. Тэгэхээр одоо хөрөөдөл зороод нэвдүүлэл ингээд хийхлээр бид аргаар хийж гин гэж үзэж байгаа юм. Магадгүй энэ том юм бол аргаар явж байгаа. А гэтэл атом молекулын хооронд айрыг эсэх гэж үзье. Айрыг эсэхэд бол айргийн хөрөнгө, айргийн нөгөө гүний сүв одоо тарагч байдаг юм уу? Тэгээд тэр зэн дандаа атом молекулууд байгаа шүү дээ. Дандаа сэтгэл тийсэн бодисын өчүүхэн юунууд байгаа шүү дээ. Хомих цогцсууд байгаа шүү дээ. Тэдэн чинь одоо айрыг бүлж яхад бол сэтгэл гэж нэг юм тэр дотор орж хөгжиж байгаа. Бас арга гэж өгж байгаа. Энэ арга билэг хоёрын тэнцэлтэйгүр гарч ирж байгаа юм. Тэгэхээр ер нь хүний үйл ажиллагаа бол арга билэг хоёрын нэгдэл арга. Билэг гэдэг нь тэнгэрийн жолоодлого. Тэнгэрийн жолоодлогоор хөгн нийлээд орж ирэхлээр л юм бүтдэг байхгүй юу? Аргаар бүтнэ гэдэг чинь одоо тэгээд за элен уяа нийгмийн амьдралыг бол аргаар гэж өөрийнхөө бодсноор гэж болдоггүй юм аа. Тэр тэнгэрийн хөгтэй нийгмийн үйл амьдрал урлаг орон зохиол энэ бүгд бол тэнгэрийн жамтай. Тэнгэрийн хөг гэснээс одоо ингээ сайхан хуурийн датлага сайхан төвшөр хайлаад туйл хайлж байгаа хідэн өдөр 2-3 шөнө тийм ээ. Туйл хайлдаг юм Монгол сайхан соёл байна л да. За тий. Тэгээ энэ бүхэн бас л тэнгэрийн л хил байх тийм ээ. Яг үнэн. Тэгэхээр ийм юм. Хүн бол ихлээд адгуус байж л дээ. Адгуус гэсэн дуутай. Хоорондоо харилцсан. Тэгэхээр хүнд бол тэнгэрийн хөглөлөөр хүний санааг хүний сэтгэж энэ дотор үүсч байгаа уран зураг, урлаг, дуу, шүлгийг гацсан гаргана да. Гаргахын тулд хүний сэтгэлээр тэр атом молекулын чинь хөгөлсөр байгаад одоо шүлэг үлгэж гаргадаг, үсэг болгож гаргадаг, өнгө болгож гаргадаг, дуу болгож гаргадаг, ингэж хөгөлж өгч. Энэ дандаа хайрын бүтээл. Тэгэхээр яа та хайрыг хэлж ийн гэхлээр энэ цагаан өдрийн цагаан гэрэл бол солонгон 7 өнгөний хөгн хайрг юм баг. Угта өнгө нь олон байхгүй юу? Тэр хөглөөд ирэхээр 7хон гэрэл дарагдаж байгаа юм. Одоо юу? А гэтэл хуурын гэгшин дээр до ре ми фа сол ля си бас 7 өнгө гарч ирнэ. Тийм ээ? Тэгэхээр бид орчлон даяар гэтээ цаанаа бас бидэнд харагдахгүй юм хөгнүүд байгаа. Энэ хөгнүүд бол энэ хөгдөл орчлонгийн бүрэлдүүлсэн үл үзэгдэх тэр байгаа юмнаас гэсэн хайрууд. Тэгэхээр
бидэнд дуудуулах хайр, юм ярих хайр, юм үзэх харах хайрыг энэ орчлонгийн хувьсэл шингээж өгсөн. Би нэг бурхан гэж үздэг. Орчин өөрөө тийм уран үйлдэлтэй ийм уран юм аа. Монгол хүн амны билгээр гэж нэг үг байна. Яагаад тэр монгол хүн уул усандаа хүртэл ингээд сайхан ерөөл өргөдөм. Олуулан цугулсан газар яагаа сайхан тийм ерөөл бэлэгтэй үг ярьдаг юм. Тэрийг ирнэ Тэнгэр бурхан маань үнэхээр тийм сайхан юмд дуртай байдаг юм уу? Тэнгэрийг тайх ёслол гэж хийгээд байгаа шүү дээ. Уул усандаа очиод тийм ээ. Тайгаад хийж байгаа юм дандаа ерөөлөл байх шиг байгаа. Тэгэхээр Тэнгэр гэдэг бол биднийг сонсхийг хүссэн юу хүсдэг чинь хийгээд өгөө гэсэн байгаа юм. Тэгэхээр сайнны ерөөл өргөн гэдэг бол амны бэлэг. Тийм байна. Тэр бол суу залаар ороод нөгөөд хас юунуудаар ороод тэгээд амны бэлэг эргээд энэгээр цууж байгаа олон хүний тэр ерөөл хөрсөн хүмүүс бүгд нь босч ирнэ. За тэр гүйж байгаа хоёр морь бол бас амны бэлэг хүсэж байгаа. Гүйж байгаа хоёр морь хоорондоо бас л шидэлцэж санаа ижилгэж байгаа баг. Тэгээд нутгаа санаа нутгаа хэлээд байхаар Тэр уул уснаас Тэнгэрээс бол нөгөөд хүслийг хүлээж аваад тэр хоёр дотор суулзал нөгөө хос хүчний ихэргүүл гүйсгээд тэгээд тэр хоёрыг явах замыг гараанд нь гаргаад өгч байна. Тэгэхээр нэг дөр бүг нь гаргадаггүй ингээд үе үеэр гаргаж өгөөд замыг зааж өгөөд явдаг юм байна. Амны бэлгээс хаштын бэлэг гэдэг чинь энэ одоо ерөөл гэсэн үг юм. Ерөөл гэдэг чинь Тэнгэрт хэлж байгаа хурайлан хүсэл юм. Тэнгэрийн хурайлан бол Тэнгэрийн сууцал хос хүчний эргүүлгээр болсроод эргээд хүнд үйлс бүтээх Тэнгэр тавлан бууж ирдэг. Ийм ёстой юм байжээ. Миний ард түмэн ямар ухаантай, ямар холж байсан. Тэгэхээр одоо би хэлэхдээ Лев Гумилев хэлжсэн л да. Энэ монголчууд бол зүгээр нэг бүдүүлэг дээрмчт морьтой. Энэ Европыг эзэлж аваад байсан. Тэгээ Гумилев хэлсэн байгаа юм. Гумилев ч бас монгол цустай хүн байгаа юм. Тэгээ хэлсэн байгаа юм. Ард түмний хооронд нь ялгаж болохгүй. Эдэнд бол нэг тийм татаад хүчин байна. Үнэн байгаа биз? Одоо тэр Тэнгэр бидний үзлийг хүлээж аваад өөрөө боловсруулад шийдийг боловсруулад тэгээд ямар замаар явах вэ гэдэг замыг моринд заасан, бидэнд ч заасан. Тэгээд энийг урмалдаж байна. Одоо энэ дэлхийд даяар одоо тарсан урмлууд чинь дандаа Тэнгэрийн тэр зарилгаар явдаг байхгүй юу? Мөн тийм байна. мөн савин, Тийм байна. цогоор савин. Зүүн совн байна тийм ээ. Тэг. За ингээд энэ удаагийн нэвтрүүлгийн жаргая. За, Төгсөлтөнд тийм, хавгашаасаа нэг сайхан ерөөдийн үг хэлж энэ нэвтрүүлгийг жаргаж өгнө үү гэж танаас хүсье.
Миний ард түмэн. Та бидний чинь дээд тэнгэрээс заяад хөх тамхт тэр удам угсаа шүү. Бидний агва их бэлэг оюуны сэтгэлийн ариун их нөөц энэ тэнгэр заяанд минь мөнх тэнгэрт дархлаатай бидний удамшны молекул бидний дотор дархлаатай байна шүү. Одоо бид нэр газрын өчүүхэн бодол эдийн бодлоос салж дэлхийн ард түмний өмнө энэ тансаг нутга хүндрэлтний өмнө гайхамшиг бүтээлийг ундрагсан эхрэн болгож ховрогж хайрлтоо та бүхэндээ нэг хүсэн ёроолоо. Орой. За Хөхтөнгөрийн монголчууд нэвтрүүлгээ маань эхний дугаар энэ хүрээ жаргаж байна. Энэ сайхан нэвтрүүлгийг бид манай Тайган Малтай группийн алаг сүлдний хөргөөнөөс бэлтгэж Монгол түмэндээ зориуллаа. Та бүхэндээ баярлалаа.